Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч нэ. Та нартай би өнөөдөр нэг мессеж өгье гэж бодсон. За ямар ч хэлсэн хоёр сонголт өгье гэж бодлоо. Энэ хоёр сонголтоос аль нэгийг сонгоорой. За хамгийн ихний сонголт нь цэнхэр ширнэлийн ягаан өнгөтэй ийм анжилттай өдрөө. Хэрвээ энэ таалагдсан бол групп 1 болно. За дараа нь ийм ногоон алтлаг өнгөтэй бүргэдтэй өдөр байгаа. Хэрвээ энэ таалагдсан бол групп 2. За би дахиад харуулъя. Групп 1, групп 2. Энэ хоёроос аль таалагдсанаа сонгоорой. За би тэгээд групп 1-ийн мессежээ эхэлж өгье. Групп 2-ын хөдрөө олдуулчих. Групп 1. За 3 өдөр гаргая. Гэсэн чи 4 гараад ирсэн. За гарсныг хэлэх болно. За ямар ч байсан хүзрний цаана юу үлдсэн бэ гэхээр энэ групп 1-ийг сонгосон хүмүүс маань зөв мэдрэмж сайтай, нэлээд сүнслэг хүмүүс байна. За урд анжил гэж байдаг. Энэ бол урд насндаа бид нар бол маш олон төрлийг олсон байдаг. Бид нар өөрсдөө мэддэг. Зарим хүмүүсийн хувьд урд насндаа бас тийм анжил буюу сахиусан тэнгэр байсан ч гэж болно. Тэгээд энэ насндаа хүний махан биед орж төрж хүмүүсийн амьдралаар амьдрахаар шийдсэн. Гэхдээ мэдээж урд анжил болохоор өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэж мэдээж хүн болж төрсөн байгаа. Тийм учраас ийм зүйл гарсан байна гэж ойлгож байна. За гарсан зүйлүүдийг харъя. За хамгийн эхлээд юу гарсан бэ гэхээр групп 1-ийг сонссон хүмүүс маань өөрийнхөө сэтгэл зүрхийг маш сайн нээх хэрэгтэй. Арканжел Чамел гэж байдаг. За энэ анжил залбирч олно. Ямар ч хэлсэн сэтгэл зүрхэн чинь байгаа ямар нэгэн блоктой, хаалттай тийм зүйлээ тэрийгэ чөлөөлж сэтгэлийн хөнгөлөөрөө гэж байна. За гадаа машины сигнал дуурайд миний хэлсэн зүйлийг баталлаа. За тэрнээс гадна нэгдүгээр группийг сонссон хүмүүсийн маань хувьд энэ дээр нь харагдаж байгаа. Хүн хинбэ гэхээр дотны үеийнхэн сүнсэн, дотны үеийнхэн сүнс дээрээс харж хамгаалж байгаа гэдгийг өөрт чинь бас сануулж байна. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань Арканжел Рафаэл таарлаа. Арканжел Рафаэл бол эмч анжил гэдэг зүрхэн үртэй холбоотой. Тийм учраас яг түрүүний тэр зүрхтэй холбоотой гарсан энэ зүйлтэй яг гоё таарч байна. Сэтгэл зүрхээ эдгэх хэрэгтэй, сэтгэл зүрхээ ангаах хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байна. За хамгийн сүүлд юу гарсан бэ гэхээр Арканжел Юрэл гарлаа. За Арканжел Юрэл гараад сэтгэл зүрхээ эдгээсний чинь дараа галаар дүүрэн энэ эрэхтэй эрч хүчтэй байдал орж ирнэ гэж ийм сайхан зүйл гаргаж ирсэн байна. За бид нэрийг ээшин тавьчих. За би тэгээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүстээ дараа нь энэ өдрөөс мессеж өгнө. За мөн адил би 3 өдөр сонгох жаах. 3 өдөр би гаргана гэж бодож байна. За нэгдүгээр группийнхан маань яг одоо ямар нэгэн саад бэрхшээлтэй байдлыг даван туулж байгаа гэж болох юм. За түрүүний яг миний хэлсэн дараагийн үзэр дээр нь зүрх сэтгэлтэй холбоотой сэтгэлээ эдгэх ангаах хэрэгтэй, зүрхэн үрдэндээ анхаарах хэрэгтэй гэдэг зүйл яг гарч ирлээ. Энэ үзэрний цаана үлдсэн юм дээр. За гарсан зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээр группийнхан маань сэтгэл зүрхээ жоохон эдгэх хэрэгтэй. Ялангуяа миний зүнгөөр орж ирж байгаа мэдээлэл юу вэ гэвэл нэгдүгээр группийнхан маань эрүүл мэндэд бас жоохон анхаарах хэрэгтэй гэж би харж байна. Тийм болохоор аль болох боломжтой гарвал амарч өөртөө илүү анхаарлаа тавих хэрэгтэй. Нэгдүгээр группийнхан маань бас сэтгэлээ өвдөлтөө маш хэцүү зүйлүүдийг туулсан. Зарим нь
ийм хэцүү зүйлүүдийг туусныхаа дараа зүрх сэтгэл нь өвдөд үлдсэн байгаа, зүрхэн үрдэнд нь өөрчлөлт орсон байна гэж мэдэхгүй байх шиг байна. Тийм учраас сайн амарч өөртөө анхаарал тавьж өөрийгөө хайрлаарай. За дараа нь юу гарсан бэ гэхээр 1-р группийнхан маань амьдрал чинь ингэж ирэх гэж байна. За энэ зурган дээр харагдаж байгаа шиг ирэх гэж байна гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ сэтгэлийн өвдөлтөй хэцүү байдал чинь өргөлжлөхгүй ингээд өөрийнхөө цагирах шиг ингэж ирэх болно. За 10-ын доод харсан, 10-ын доо буюу 1-ийн доод харсан. Одоо амьдрал чинь бас дахин шинээр эхлэж байна гэдгийг баталж байна. За анхаарах ёстой зүйл чинь сэтгэл санааныхаа тэнцвэртэй байдлыг олох хэрэгтэй. 11-р сар гарч ирсэн. Магадгүй 11-р сар буюу дараагийн сард энэ тэнцвэртэй байдал чинь бас орж ирнэ гэж би харж байна. За би одоо дахиад нэг үзрнээс гаргая. Дараагийн гарах үзэр маань ийм үзэр байгаа. За энээсээ нэг үзэр гаргана. За гаргалаа. За маш гоё нар гарсан байна. 3 шуу гарсан байна. За 1-р группийг сонгосон хүмүүс маань юунд анхаарах ёстой вэ гэхээр энэ амьдралд бол тийм ирээдүйд юу болох нь мэдэгдэхгүй. Гэхдээ юу болох нь мэдэгдэхгүй байсан ч гэсэн хамаагүй сэтгэл санааны байдлаа маш тайван байлгаж аль болох гэгээлэг зүйлийг бодож ирээдүйн юу болох нь мэдэгдэхгүй байсан ч гэсэн заавал мэдэх гэсний хичээх хэрэггүй. Өнөөдөртөө анхаарлаа хандуулад амар тайван байдлыг л чухалчлаарай гэдэг зүйл гарч ирлээ. За дараа нь би энэ үзрнээс гаргана. Бас нэг үзэр гаргана. 1-р групп гараад ирлээ. Вау. За түрүүний миний хэлсэн зүйлүүдийг яг баталлаа. За энэ бол ерөөсөө энэ сэтгэл санааныхаа тэнцвэртэй байдлыг олоорой гэсэн тэрнтэй холбоотой өөрийнхөө сэтгэлийнхэн тэнцвэртэй байдлыг олоорой гэж гарч ирж байна. Сэтгэл санааны байдал жоохон тиймэрхүү хэцүү байна. Гэхдээ бүр амар хэцүү биш. Ямар ч байсан эдгэх ёстой, анхаарах ёстой зүйл байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. За дараа нь би энэ үзрнээс дахиж нэгийг гаргана. 1-р групп. За 2 үзрээд гараад ирлээ. За анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр ойрын ирээдүйд ирэх саруудад гэж ойлгож болно. Ямар ч байсан энэ оныг дуусгаас өмнө болох зүйлтэй холбоотой ямар нэгэн сонголт хийх, шийдвэр хийхдээ маш ухаалаг бодолтой андараа гэж байна. Яагаад гэвэл бүх зүйл хийсэн, гаргасан бүх зүйл бүгд хариутай гэдэг. Тийм учраас сонголтоо маш ухаалгаар хийгээрэй гэж гарч ирж байна. За дараа нь тэнцвэртэй байдал орж ирнэ гэж хэлсэн. За түүнийг батлаад 44-ийн тоо гарсан байна. За 44-ийн тоо гараад дараагийнхаа шинээр эхлэх тэр амьдралдаа маш тийм эрч хүчтэйгээр зоригтойгоор урагшилж чадах болно гэдгийг энэ гоё шуугаар илэрхийлж байна. Бүргэж шуутай. За би одоо сүүлийн хөзрөөсөө гаргая. 1-р групп. За 1-р группийнхан маань өдрийн нөгөө талд нь юу үлдсэн бэ гэхээр өөрийнхөө өвөг дээдстэйгээ холбогдох хэрэгтэй. Яаж холбогдох вэ гэхээр мэдээж шууд холбогдож чадахгүй ч гэсэн сэтгэл дотроо өвөг дээдсээ бодож тэдэндээ талархаж тэднээсээ бас тусламж гуйж явах хэрэгтэй. За гарсан өдөр нь юу вэ гэхээр маш сайхан боломжууд гарч ирэх болно. Түлхүүр таарсан. Энэ түлхүүр нь тэр сайхан хаалгуудыг нэгтгэхэд нь тус болох болно гэж байна. За тэгээд ерөнхийдөө 1-р группийнхан маань бол маш сайхан зүйлүүд гарлаа гэж бодож байна. 1-р группийнхан маань өөртөө ерөөлөг хийх хэрэгтэй. Хэрвээ энэ мессежийг дуустал нь сонсон бол комент хэсэгт миний амьдралд орж ирэх өөрчлөлтийг би алгаа зогсож хүлээж авч байна гэж ерөөлөг хэлээд орж ирэх тэр шинэ өөрчлөлтөө хүлээж аваарай. За би эдрийг олдуулчих.
За одоо 2 дугаар групп. За 2 дугаар группийн маань энэ үзэр сонсон байгаа. Энээс би 3-ыг гаргая. Бас 4 гарч ирлээ. За өнөөдөр ерөөсөө 4 л гарах байж. За хөдөрний нөгөө талд юу гарсан бэ гэхээр 2 дугаар группийн маань ямар нэгэн гайхалтай мэдээ, ямар нэгэн ажил, өөрийн чинь хүлээж байгаа зүйл орж ирэх болно, бүтэх болно. Тэрийгэ хүлээж байгаа тэр байдлыг харуулж байна. Өөртөө ямар нэгэн тийм хүлээлт үүсгэсэн байгаа тэр зүйл чинь орж ирнэ гэсэн үг. За энэ гарсан зүйлүүдийг харъя. За хамгийн эхлээд уул гарсан. За уул яагаад гарсан бэ гэхээр өөрийнхөө тэнцвэртэй байдал, бат бөх байдлыг маш тийм анхаарч хүчтэй байгаарай гэдэг бэлэгдэж гарч ирсэн. За энийг батлаад Гая гарч ирлээ. Гая бол байгаль эх гэж нэрлэгддэг. За өөрийгөө 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань байгаль эхтэй хайртай, маш их тийм сэтгэлийн хүчтэй, тэнцвэртэй тийм хүмүүс гэж би харж юм. Бас их маш тайван, байгальтай газар очих дуртай, байгаль, амтан, жимс, ногоо гэх мэт зүйлүүдэд маш их дуртай тийм хүмүүс байна. За тэгэхээр байгаль эхээс өөрийн чинь энэ сэтгэлээ хариу олгож өөр чинь бас хайртай гэдгийг бас байгаль их өөр чинь хэлж байна гэж ойлгож болно. За 2 дугаар группийн маань бас сүнсний үед хөгшин үний сүнстэй хүмүүс байж болох юм. Хөгшин үний сүнстэй гэдэг яаж мэдэх үү гэхээр маш ухаалаг аливаа зүйлийг олон өнцгөөс олж харж чаддаг. Маш их мэдлэгтэй, маш их дуршлагтай тийм хүмүүс байна. Уужим хүмүүс байна гэж ойлгож болох нь. За дараа нь ийм гоё үд гарлаа. Анжелүүд гарлаа. Анжелүүд гараад өөрийг чинь хамгаалагч анжел хамгаалж байгаа, харж байгаа гэдгийг баталж гаргаж ирж байна. За би дараагийнхаа 2 дугаар группийг сонсон дараа нь энэ ногоон өнгөтэй үзрнээс гарах болно. Бас 3 үзэр гаргая гэж бодож байна. 2 дугаар. За 2 дугаар группийн маань юу гарсан бэ гэхээр энэ торон дотор зүрх гарсан байна. За энэ бол 2 дугаар группийн маань өөрсдийнхөө ямар нэгэн алдаа дутагдaltaй байдал, юун дээр алдсан, яасан, ийсэн гэх мэт тэр бүх зүйлүүдээ өөрөө маш сайн тайлж чаддаг, өөрөө сайн ойлгодог, энийг засах тал дээр бас боддог тийм ухаалаг хүмүүс байна. За ер нь 2 дугаар группийн маань маш сайн цаанаасаа ногоон өнгө маш их давмгаалсан байна. Та нарын сонгосон үзэрчин бас ийм ногоон байсан тий. За тэгээд маш гоё сэтгэл санааны ийм гоё сэтгэл нэгдсэн, зүрх нэгдсэн буюу зүрхэн өрчин нэгдсэн байгаа байдлыг харуулж байна. Вау, гайхалтай. За зүрхэн өрчин ингэж гоё нэгдсэн байхаар маш сайхан зүйлүүд болох болно. Ямар нэгэн тийм ажил, манифест хийсэн зүйлээ хүлээж авахд бас маш амархан байх болно. За дараа нь маш сонирхолтой ингээд харуулчих. Юу гарсан бэ гэхээр үндэс үрд наран сүлжээ үрд гарсан. За энэ ямар учиртай вэ гэхээр ер нь өөрөө чинь доод хүрднүүд маш гоё тэнцвэртэй байна. Маш гоё нээгдсэн байна. Үндэс үрчин өөрөө чинь ирээдүйтэй холбоотой баталгаад амьдрал, бат бөх байдал, аюулгүй байдал, мөнгө санхүү гэх мэт тэр бүх зүйлүүд чинь тус олдог хүрд энэ хүрч маш гоё нээгдсэн байна. За дараагийнх нь энэ наран сүлжээ үрд бол өөртөө итгэх гэрэл гээтэй байдал гэх мэт тэр бүх зүйлүүд чинь маш гоё тэнцвэрээ олсон нээгдсэн байна. За тэгэхээр ерөөсөө үндэс үрд, наран сүлжээ үрд, тэгээд энэ зүрхэн үрд, доод үрднүүд чинь бүгд гайхалтай нээгдсэн байна. За хэлэх үг алгаа. За би тэгээд дараагийн үзэрнүүдээс гаргая.
За 2 дугаар групп. Энэ үзрнээс гаргая. 1 үзэр гаргана. 2. За 2 дугаар группийн маань амьдрал чи ямар ч сааддгаар ямар ч зүйл тохиолдсон байсан ч гэсэн арслан гарсан. Тэр бүхэндээ нүүр дуулж чадхаар тийм мундаг хүчтэй гэдгийг чинь бас энэгээр харуулж байна. Тэгээд ер нь ирэх өдрүүд ойр ирээдүйдээ маш тийм хүчтэй байгаарэ гэдгийг бас хэлж байна. За дараагийнх нь би энэ үзрнээс гаргах гэж байна. Бас 1 үзэр гарах болно. 2 дугаар групп. За гараад ирлээ. Вау. За аргагүй л ийм гоё таардیں۔ За энэ юу гэсэн бэ гэхээр 2 дугаар группийн маань бол бусдыг удирдах чадвартай, мундаг, гайхалтай, хүчтэй, манлайлагч. Ямар нэгэн группийг хариуцах тийм хэсэг хүмүүсийг ингэж толгойлж гэж хэлэх юм уу? Бусадтай бусадтай хамт ажиллаж тэднийг байлдан дагуулах бүрэн чадвартай хүмүүс гэдгийг бас харуулж байна. Тийм болохоор аргагүй хөгшөөний мэдлэгтэй туршлагатай сүнс гэж би хэлсэн байгаа. За дараа нь би ийм үзрнээс гарах гэж байна. 2 дугаар групп. За гараад ирлээ. Юу гэсэн бэ харъя. Вау. За юу гэсэн бэ гэхээр 2 дугаар группийн маань амьдрал хичнээн цаа дотор байсан ч гэсэн хичнээн хэцүү асуудалтай нүүр тулж исэн ч гэсэн тэр бүхний цаана ажил байгаа гэдгийг маш төвчээртэй үлээдэг, өөртөө бас мэддэг, итгэдэг тийм хүчтэй хүмүүс байна гэдгийг харуулж байна. За тэгээд сүүлийн үзрнээс 1 үзэр гаргая. 2 дугаар групп. 2 дугаар групп. За амьдрал чинь маш сайхан тийм ад завшаан, азтай байдал орж ирнэ гэж шоо гарсан байна. Амьдрал чинь хэрэг өөрчлөлт орно. За 2 дугаар группийн маань нэгийн доо маш их гарсан байна. 1 2 3 4 удаа гарсан байна. За би дахиад 1 үзрээ суглааг байгаа юм байна. За энэ сүүлийн үзэр байх болно. За энээс 1 үзэр суглая. 2 дугаар групп. 2 юм ороод ирлээ. За хоёуланг нь авъя. Үй, өөрөө юм ороод ирсэн юм шүү. За 2 дугаар группийн маань ямар нэгэн тийм айцтай бодол бодож байгаа бол зарим хүмүүсийн хувьд жоохон тийм өөрийнх нь байдлыг юм харанхуй байгаа бол лаа гарсан байна. Асаацсан байгаа лаа гарсан байна. Зүгээр харанхуй дундаас гэрэл гарна. За энэ бол түрүүний гарсан энэ саад бэрхшээлээс өөрөө гарч чадхаа мэднэ гэдгийг харуулсан энэ үзэртээ маш гоё зохицож байна. За дараа нь юу гэсэн бэ гэхээр өөрийнхөө энергийг сайн хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө зөв зүйлээр мэдээж хамгаалдаг байгаа. Өөрийгөө сөрөг энергитэй хүмүүс, сөрөг байдал гэх мэт зүйлүүдээс хамгаалаарэ гэж байна. За яагаад ч юм энэ хилэнц гарсан байх шүү дээ. За энэ бол 11-р сард бас ямар нэгэн зүйл болж магадгүй гэж би харж байна. Эсвэл хилэнцийн орд эхлэх үед гэж ойлгож бас болно. За тэгээд хамгийн сүүлд гарсан нь юу вэ гэхээр эрч хүчийн хувьд, энергийн хувьд маш гоё өсөж тэгсэж байгаа, дээшилж байгаа гэдгийг ойлгоорой. За энэ дээшилж байгаа байдлыг бол миний түрүүний харуулсан энэ хүрднүүдээс би яг харж байна. Доод хүрднүүд чинь бүгдээрээ нэг нэгээрээ маш гоё нээгдсэн байна. Одоо зөвхөн анхаарах ёстой зүйл маань 2 дугаар группийн маань сүнслэг байдалтай илүү анхаарах хэрэгтэй. Тэгснээр өөрийнхөө дээд 2 хөлдийг бас маш сайхан нээж чадах болно. За тэгээд 2 дугаар группийн маань энэ мессежийг дуустал нь сонссон бол өөртөө ерөөл хэлэх болно. За ямар ерөөлийг хэлэх вэ гэхээр би сүнслэг байдлаа хизээж орхихгүй гэдэг тийм ерөөлийг хэлээрээ. Яагаад гэвэл сүнслэг байдалтай орох хэрэгтэй, анхаарах хэрэгтэй учраас тэр тэгснээр бүх хүрднүүд чинь маш гоё нэгдэж амьдрал чинь цэцэглэнэ гэдгийг ойлгоорой. За тэгээд та нартай жаахан ч гэсэн тусалсан байх гэж найдаж байна. Коммент хэсэгт өөр ямар төрлийн мессеж амбаар тэрийг санал хүсэлтэд хэлж болно. Дараагийн видео орох хүртэл баяртай.